Сургуулийн өмнөх боловсролын уган голомтуудын нэг нийслэлийн 18 дугаар цэцэрлэгт Эрдмийн гэгээ татуулан түүхийн хуудаснаа өөр өөрийн өнгөө үнэлтэн ажиллаж байсан үе үеийн ахмад эрхлэгч нар, багш, ажилтан албан хаагчид одоо ажиллаж байгаа хамт олондоо үе үеийн төгсөгч нартай түүх 70 жилийн ой мэндийг хүрхийн ялдамд ажлын их амжилт, эрүүл энхийг хүсэн мэдчилж байна. Чингэлтэй харихнаараа оголж тэртеэх 1954 онд эх орныхаа ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх оюуны их өргөөгөө нээсэн түүхтэй. 2018 онд барилга дахин сэргээгдэж өдгөө 2 салбар бүлэг 52 багш ажилтан 300 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо ажиллаж байгаа заа харгын нэгдэл маань тэргүүлэх зэрэгтэй багш 5, заа харах зэрэгтэй багш 4, боловсролын тэргүүний ажилтан багш 7 ажиллаж байна. Байгууллага хамт олныг удирдан чиглүүлж олон амжилтуудыг хадгалахад бид бүхнийг чиглүүлж байдаг. Эрхлэгч удирдлагад маань чухал байдаг. Энэ цэцэрлэг маань 1954 онд Хөдөлмөрийн Баатар барилгачин Цогоо гэдэг хүний санаачилгаар тал туупын ашиглан баригдсан ийм барилга байсан. 2018 онд одоо шинжлэн энэ цэцэрлэг ингээ баригдсан энэ сайхан түүхтэй. Манай анхны эрхлэгч Долгоргой. За Долгоргой нь болохоор бараг 32-3 жилийн ажилласан. Ийм ахмад эрхлэгч байсан. Дараад нь Досмоо багш, Пагам дарга, Ламсран, Сэлэнгээгээд үе үеийн олон сайхан эрхлэгч дарга нар энд ажиллаж байлаа. За өнөөдөр үүсэн хөгжсөнийхаа 70 жилийн баярыг тэмдэглэж байгаа. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн хамт олонд ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл их сайхан бүгдийг хүсэн өрөөё. За юуны учир би өнөөдөр энэ нэвтрүүлэгт оролцож байгаа юм бэ гэвэл миний ээж Эрдэнэцэнгийн Долгор гэдэг хүн 1965 оноос 1987 он хүртэл энэ цэцэрлэгийн эрхлэгчээр бол ажиллаж байсан тийм түүхтэй юм. Тэгэд ээж минь энд бол өөрөө манай ээж бол багш хүн л дээ. Ер нь тэгтээ боловсролын байгууллагууд бол олон жил ажилласан. Тэгээ би тухайн үед бага байсан. Гэхдээ би өнөөдөр ингээд түүхэн үйл явдал болж байгаа учраас өөрийнхөө мэддэг түүхээс бага зэрэг танилцуулахад тухайн үеийн одоо хамт олон өнөөдөр бол олон жил өнгөрсөн учраас одоо ихэнх нь бол одоо бас бурхны оронд явсан байна. Гэхдээ тэр үед цэл залуу ажил төрлөө хийж явсан сайхан багш нар бол өнөөдөр бас байж байгаа. Тэгээ би эндээс зарим нэг нэрийг дурдъя. Жишээлх юм бол одоо Даваажуу гэж Нярван байсан, Манаачин хийдэг байсан. Бас Бүдүүн Даваажуу гэж өөрсдөө тэгж яадаг юм да, авгаалдаг асрагч байсан. Мөн амьдаа тогооч Долгор гээд бас ихч байсан. Манай ээж минь амьдаа одоо тэг өнөөдөр амьд сэрүүн байгаагаас одоо бас насаараа л боловсролын системд ажиллаж исэн өндөр тэрвэш гэж ихч байна. Мөн Сосор маа байна. Тэр Доксмаа ихч байна. Яагаад би энэ хүмүүсийн нэрийг дурдаад байгаа юм бэ гэвэл хэрвээ үр хүүхэд нь өнөөдөр энэ нэвтрүүлгийг үзэж сонирхож байгаа бол үр хүүхдүүдэд нь би бас энэ хорвогийн хамгийн сайхан бүгдийг хүсэн өрөөё. Тэгээд ерөөсөө энэ цэцэрлэгийг одоо би багаасаа бид нар бас орж гарч ил явдаг байсан. Их сайхан цэвэрхэн тэр чинь одоо их олон жилийн өмнө шүү дээ. Одоо өнөөдрийн 18 дугаар цэцэрлэгийг харьцуулахад шал өөр. Өнөөдөр 18 дугаар цэцэрлэг чинь байраа сольсон, өөрчилсөн, засварлсан, өргөтгсөн гадаад тэр талбай эднэр. Тэгтээ тэр гадаад одоо цэцэрлэгийн талбай бол яг л тэр ээж минь байсан үед байдаг шиг сайхан цэцэг ногоо тарьсан байсан. Тэр бүгдийг өнөөдөр тэр арчилж ургуулад энэ цэцэрлэгийн иргэн тойрон бол одоо тийм бүр тодорхой нэгэн тийм ногоон бяцхан тийм ой үүсцэн байгаа надад харагдаад би бүр дотроо маш их баярлж ирсэн. Ингээд онцолж хэлэхэд Наран Туяа дарга маань одоо цэцэрлэгийнхээ байрыг шинчилж өнөөдрийн сайхан орчин үеийн шин цэцэрлэгийг
одоо ажилчид багш нартайгаа хамтарч бүрдүүлсэн маань наран туяа байгаа. Ингээд цэцэрлэгийн маань өнгөтэй өдөртэй сайхан өдөө хүртэл авч яв 70 жилийн хойг тэмдэглэж байгаа. Одоогийн удирдлага одоо цэцэрлэгээ шинчилсэн наран туяа багштай одоогийн багш нартай бүгдээрэнд нь баярлж явдгаа хэлье. Цэцэрлэгээр одоо хүмүүжижсэн хүүхдүүд мөн одоо багш нар маань дандаа дээшээгээ дэвшиж ингэж явдаг. Манай цэцэрлэгээс эрхлэгч гэхэд одоо 5 6 эрхлэгч одоо гарсан байдیں۔ Мөн арга зүйчээр дээшээгээ дэвшиж ажилласан нэлээд хэдэн одоо хүмүүс байдаг. 18 дугаар цэцэрлэгийн багш Мөнх Наасан байна. Би боловсролын байгууллагад 24 жил ажилласнаас түүхт 70 жилийн тэмдэглэж байгаа энэ 18 дугаар цэцэрлэгтээ 20 дахь жилээ ажиллаж байна. Манай цэцэрлэг нь олон сайхан уралдаан тэмцээн, одоо уран жиргээ, уран хөдөлгөөнд гимнастик, ноон гэрэл, цагаан шугам, маш олон найралтуу гэд маш олон тэмцээнд улсдаа дүүрэгтэй олон улсдаа олон удаа тэргүүлж байнга шалгарч ирсэн. Энэ бүгдэд бид хамт олон багш нар маань байнга хамтран оролцдог. Үе үеийн Ахмад багш нараас бид нар суралцаж түүх 70 жилийнхаа тэмдэглэх болсондоо маш их баяртай байна. Хувь заяа амьдралаараа холбогдсон цэцэрлэгээ ер нь төрлөх цэцэрлэг маань, төрлөх ажлын газар маань гэж одоо насан туршдаа бодож явдгийн. Тэгээд тэр үеийн багш нар маань одоо маш их сайхан ажилласаг, түмний хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй. Би яагаад түмний хүүхдийн төлөө сэтгэлтэй гэж хэлж ийн гэвэл дарга нар маань, Ахмад багш нар маань, залуу багш нар маань түмний хүүхдийг хохироож болохгүй шүү та нар гэж биднэрт байнга хэлдэг байсан. Тэгээ бид нар ч одоо их итгэвч зүтгэлтэй ажилладаг байсан. Миний хувьд одоо ингээд дурсаж ярихад хөгжмийн багш байсан үний хувьд ярихад за яргүй гэж наадан болдог байлаа. За шуухай гэж бас дуу хөгжмийн наадан болдог байлаа. Тэр бүхэнд оролцож одоо хүүхдүүд уралдаан тэмцээнд оруулж байр шагналд орж медаль хүртэж ёстой нөгөө хуучин багш нарын хэлдгээр түмнийхээ хүүхдийг баярлуулж эцэг эхийнх нь талархлыг хүлээж авсан да. Одоо хүртэл их баяртай байдаг юм. За хавар 5 сард болох олимпийн гараа наадамд 3 сараас эхэлж хүүхэд бэлддэг. 2 сарын хугацаанд одоо хүүхдүүд маань сайхан өндөр болоод сэргээд бие балдар нь хөгжөөд маш сайхан болж хөгждөг байсан. Тэр одоо хүртэл миний нүдэнд харагдаж байдаг юм аа. Анх ажилд ороход долгор дарга маань байсан. Бага анги хүлээж авч туслах багш Мөнхөн эгчтэйгээ хамтарч ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд багш нарын 5 дугаар их хуралд оролцож дуу хөгжмийн багш төгсөө тэгээ цуг багш нарын 5 дугаар их хурлын концертанд оролцож явсан битээр. 80-ад оны сүүлчээр соёлын төвөргөө нэгдэж соёлын төвөргөөний нээлтэнд оролцож бас хүүхдүүдтэйгээ очиж тоглолтод оролцож явлаа. Дараа нь болохоор хүүхэд залуучуудын театр гэж том театр нэгдэж одоо болохоор энэ Улаанбаатар театр тэр театр нэгдэхэд бас оролцож тэнд бид нар бас тоглолтод оролцож явж байсан сайхан дурсамжууд маш их байгаа л да. Өдгөө хүүхэд шугсан оюуны хөргөө болон цэцэглэн мандаж дүүргийн тэргүүний цэцэрлэг, хүүхдэд ээлтэй байгууллага, хүүхдийн авяасыг дэмжигч байгууллага, эрүүл мэндийг дэмжигч байгууллага болон шалгарч мөн олон улсын шимт, Аимбриг, Монтсор хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа нь эв нэгдэл, эрч хүчийн гайхамшиг болсон хамт олонны өрнөн их ажлын үр дүн буйзаа. Миний орж ирэх 20 жилийн өмнөх 18 дугаар цэцэрлэгээс одоо 20 жилийн одоо энэ орчин үеийн 18 дугаар цэцэрлэг маань шинэлэг одоо технологи, сургалтын олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Үүгээрээ маш их өөрчлөгдсөн. Тэгээ Ахмад залуу үеэс байнга сургамж авдаг. Манай цэцэрлэгийн хувьд бол ер нь багаар ажиллах чадварыг бол маш өндөр тавьдаг. Би анх 2003 онд орж ирээд Баасан сүрэн багш дээр бол анх орж ирж ирсэн. Одоо Баасан сүрэн багш маань цэцэрлэгийн эрхлэгч болоод төвшөө явсан байгаа. Тэрнээс хойш бол бас туршлагатай сайхан олон багш нартай хамтарч ажиллаж байсан. Дурдах юм бол одоо Олзын мөх багш байна, Дарь сүрэн багш байна. Одоо энд Мөнх Насан багш, Янжин сүрэн багш
гээд одоо оюун цэцэг багштайгаа хамтраад гарна би нийлээд одоо хүүхдийг хөгжүүлэхийн төлөө одоо чармаа ажиллаж байна. Цэцэрлэгийн байгууллага нь байнга сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Ойрон таран дарал хүүхдийг байнга хөгжүүлдэг, дуу хөгжим бүжиг одоо хүүхдийн аюус чадварыг бол маш их хөгжүүлдэг. Би 2009 оноос эхлэн 70 жилийн түүхтэй одоо 18 дугаар цэцэрлэгтээ өнөөдрийн хүртэл ингээд төв бүтээлцэн ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Ингээд манай хамт олон багш нарын хувьд бол одоо бие биенээ дэмждэг, бие биенээсээ суралцдаг нэг хамт олон болж одоо хамтарч байж чаддаг нь бол бидний ажилдаа гаргах амжилтын их үндэс нь болдог. Цэцэрлэгийнхээс харуу сайхан танхимаас ажил амьдралын гараагаа эхлэн боловсролын түүчээ болон хүндлэгдэн яваа эрдэмтэн багш нар ажилчид, үеийн төгсөгчид маань цэцэрлэгийн түүхийн хуудсанд өнгө нэмэн улам бүр баяжуулсаар байдагт 18 дахь цэцэрлэгийн хамт олон бахархаж, талархаж явдаг билээ. Бидний 70 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлэн ойн баярын мэндийг дэвшүүлье.